За манай улс гэр бүл хүүхдийн дагнсан шүүх байгуулах гээд бас тодорхой хэмжээний хугацаа бас өнгөрөөчлөө. За дэлхийн нэлээд хэдэн оронд энэ шүүх бол дагнсан байдлаараа байгуулагдаад 100 гаруй жил болцсон юм туршлагатай. Энэ шүүхийн тогтолцооноос Монгол улс суралцаад бас өнгөрсөн хугацааны бас алдаа эрсдэл одоо энэ боломжийг илэрхийлжтэй энэ шүүхийг байгуулах гэж байгаа. Уг нь бол энэ 2026 оны 1 сард байгуулах ёстой байсан шүүх. Тэгэхээр энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бид энэ гэр бүлийн дагнсан байдлаар шүүх байгуулах нь ямар ач холбогдолтой юм. За энэ холбогдох энэ бэлтгэл ажлууд ямар шатндаа явж байна. Хууль ус яаж өөрчлөгдөх нь гэдэг талаар сурвалжлагаа бэлтгэж байгаа юм аа. Тусгай сурвалжлага нэвтрүүлгээ хүлээж авч үзнэ. Хориод жилийн өмнө Монголд захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Энэ бол анхны дагнсан шүүх. Иргэн төр хоорондын газар, татвар, ашигт малтмал, тендер, төрийн албаны зэрэг олон маргааныг шийдвэрлэдэг. Төрийн байгууллага албан тушаалтнаас иргэн аж ахуйн нэгжийг хамгаалдаг шүүх гэж үнэлдэг. Хоёр дахь дагнсан шүүхийг 10 гаруй жилийн өмнөөс ярьсан. Энэ бол гэр бүлийн маргаан болон хүүхдийн холбогдсон эрүүгийн хэргийг дагнан шийддэг шүүх. Ийм төрөлдсөн шүүхийн эрэлт хэрэгцээ Монголын амьдралд байна. Өсвөр насны хүүхдийн хэргийг хэн шийдвэрх дагнсан шүүхийн асуудлыг бол шүүх байгуулах хуулиараа байнгын орон дээр энэ асуудлыг судалж үзэж байгаад гэр бүл хүүхдийн шүүхтдээ шүүхийн харьяалал дээр нэмэх хуулиар боломж бол байгаа байхгүй юу? Яг өсвөр насны хүүхдийн хэргийг шийддэг шүүх нартай бол Манай улсад 2010-аас 2024 онд гэрлэлсний бүртгэл 66%-аар нэмэгдсэн бол гэрлэлт цоцтолд 68%-аар нэмэгджээ. 2010 онд 9349 хос гэрлэлтэд бүртгүүлэхэд зөрөөд 3054 хос салсан. 2024 онд 14165 хос гэрлэлтэд бүртгүүлэхэд 4459 хос салчиж байгаа юм. 2025 онд 6900 хос иргэний шүүхэд хандаж 2 тийш болцоожээ. Үүний цаана 100000 гаруй хүүхэд асрамж тэтгэлэг сэтгэл зүйн дарамт гэр бүлийн таагүй уур амьсгалд үлдлээ. Таарч тохироогүй хосын тогоо шанах байр байшиныг өр зээлтэй нь хуваана. Нэгэнд нь хүүхэд, нөгөөд нь тэтгэмжийн үр хуваарлна гэдэг ихээхэн алдармаатай ажил. Нийслэлийн дүүргүүдийн иргэний шүүхүүд ачаалал ихтэй, хэрэгүүд нь овоорчдог. Гэр бүлийн шүүхийг тусад нь байгуулснаар наад зах нь иргэний шүүхүүдийн ачаалал багасч маргаан шийдэх хурд өснө. Дагсан шүүх, мэргэжсэн шүүгч нар ажилласнаар гэр бүлийн маргаан хүүхдүүдийн холбогдсон хэргийн шүүх хурлын шийдвэр чанаржна. Одоогоор зөвхөн Улаанбаатар хотод анхан болон давж заалтах шатны гэр бүл хүүхдийн шүүх байгуулна. Бэлтгэл ажил хэр явааг шүүхийн ерөнхий зөвлөлөөс би тодрууллаа. Гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд тухайлбал одоо хуучин сонгоны харьхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн байрыг засвар үйлчлэгээ хийгээд бэлтгэсэн байгаа. За давзаалдах шатны шүүхийг кино улдрын тэнд байдаг хуучин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуучин барилгыг одоо засвар хийгээд тогтчуулаад бэлэн болгоцсон юм байдалтай байгаа. За анхан шатны шүүхэд одоогийн байдлаар одоо шүүх байгуулах тухай хуулиар бол 29 шүүгчтэй байхаар давзаалдах шатны шүүх нь 17 шүүгчтэй байхаар оронтой нь бол батлагдсан. Бид эхний ээлжийн шүүхийн ерөнхий зөвлөлөөс аль аль шатны шүүхэд ажиллах шүүгч нараа тодорхой хэмжээгээр одоо сонгон шалгаруулчихсан. Одоогоор өөрийнхөө өмнө хийж байгаа ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа гэсэн үг. Одоо бид нар тэр шүүгтэн томилогдсон шүүгүүдийн шүүгч нарын одоо нэгтэй нуулзах гэж байна. За энэ бол нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Галбаатар 2019 оноос одоо шүүгчээр ажилласан. Тэрний өмнө одоо өмгөөлөгч болон хүмүүст одоо багшилж исэн. За одоо шүүгчтэй уулзсан. За анх шатны шүүхтэр бол 3 шүүгч бас тодорхой болсон байгаа. За одоо шүүгчтэй тэр нөгөө яриад цаг мага авцсан баг. Уулзсан да. Сайн мэт. сайн. Хитэн өөх чинь та.
За одоо хизээ нөхөн бас тодорхойгүй л байгаа юм л да. Тий. Нөгөө хууль маань, процессын хууль маань бол арайхан батлагдаагүй байна. Тийм. Сураг байна уу? За одоо хаврын чуулганаар хэлцэгдэх тийм сурагтай байсан. Тий. Ер нь бол төлөвлөгөө тийм байгаа юм бэл. Нүүх бэлтгэлээ хангацсан байж байгаа юм шүү дээ. Ваа тий одоо тэгээд хууль маань батлагдаад шүүхийн маань үйл ажиллагаа эхлэхээр нүндээ гэсэн тийм бэлтгэлтэй л байна да. Түүнийг дагалдах бас хэд хэдэн төслүүд байгаа даа. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэдэг. За энэ хуулиудыг одоо ер нь бол энэ хаврын чуулганаар батлагдчих байх гэсэн тийм хүлээлттэй байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал магадгүй одоо энэ 26 оны намар юм уу 27 оны 1 сараас жинхэнэ утгаараа гэр бүлийн шүүх үйл ажиллагаа явуулах боломжтой. За шүүхийнхэн бол энэ хуулиудаа хүлээж байгаа юм байна. Шалгаруулсан одоо шүүгчдэрээ одоо энэ захиргааны ажилтнуудаа хэрвээ хууль нь батлагдчихвал сургалтанд амруулах хэрэгтэй. Тэгжиж одоо энэ ажил руугаа бүтэн орох хэрэгтэй байдаг. Ямар 3 хууль батлагдах хэрэгтэй гэвэл 2 хууль одоо хууль зүйн тогтмол хэргийн яамнаас өргөн баригдах хэрэгтэй. Гэр бүлийн хууль, гэр бүлийн хэргийн шийдвэрлэх хууль. За нийгмийн амлалт хөдөлмөрийн яамнаас болохоор гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль гэдэг ийм хуулийн төсөл орж ирэх хэрэгтэй. За одоогоор энэ ди парламентд байршснаар буюу улсын хурлд өргөн барьснаар хууль зүйн тогтмол хэргийн яам бол нөгөө 2 хуулийн төслөө өргөн барьцыг хилцүүлж байгаа юм байна. Ажлаас гарцсан гэсэн. За гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль нийгмийн амлалт хөдөлмөрийн яам өргөн бариаг байна. Тэгэхээр нэг хууль дутуу байна. Одоо ингээд 1999 онд баталсан гэр бүлийн хууль чинь 27 жил тогтвортой мөрдөгдсөн. Энэ хугацаанд одоо нийгэм дээр бол маш их өөрчлөлт гарсан. За энэ хуулийг одоо шинжлэх ёстой гэдэг хүлээлт маш их байгаа. 3-4 парламент дамжаад эргэж буцаад ингэ явж байгаа ийм хууль байхгүй. Тэгэхээр энэ хуулийг асар хурдан Тэгэхээр энэ хуулийг шинжлэхгүйгээр энэ нөгөө гэр бүлийн хууль чинь амлахгүй. Тэгэхээр энэ хууль яагаад одоо батлагдахгүй байна? Яагаад ингэ хилцэх асуудал нэг удаатай гэдгийг бид улсын хурлын гишүүн Алтан гэрлээс тодруулсан. Алтан гэрэл бол энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байгаа. Одоо жишээлбэл Нямбатар сайд үед боловсруулагдаад за миний үед дахиж нэмж боловсруулагдаад манай их хоёр сайдын өргөн барьсан хуулийн төслөнд явж штэ. Энэ дээр бол холбогдох нэг томоохон концепцийн зүйл бол юу н гараагүй. Хэр их харилцааг өөрчилж чадж байгаа юм бэ гэдэг нийгэмд үүсэж байгаа энэ асуудлуудыг наад хуулийн төсөл чинь шийдэж чадж байгаа мүү юу гэдэг дээр л гол маргаанууд явуулсан юм бэл. Төрөө чи удаагийн шинжилсэн найруулгууд олон нийтийн хүсэлд бол хүрэхгүй байна наа чин гэдэг байдлаар буцаж байсан гэж ойлгож байна. Харин энэ удаагийн төсөл бол нэлээд олон харилцаа шинээр орж байгаа. Мэдээж дутуу юмнууд байгаа боловч урд нь гэр бүлийн харилцаа хуулиар зохицуултгүй байсан харилцаануудыг нэлээд олон харилцаануудыг за сая энэ хүүхдийн асрамжтай холбоотой асуудал байна. За тэгээд энэ нөгөө хүйс солихтой холбоотой асуудал. Гэрэл цуцлах дээр одоо жишээлбэл тухайн гэрэл цуцлах шалтгаанд хэн буруутай итгээд илүү эд хөрөнгөний хариуцлага хүлээдэг зарчим гэдэг ч юм уу. Ингээд шин зүйлүүд орж байгаа учраас энэ удаад бид бол парламент бол батлаад явах зүйтэй олон жил өнгөрлөө. Дэлхийн орнууд гэр бүлийн болон хүүхдийн эргийн шүүхүүдэд тусдан байгуулад 100 жил илүү болж байна. 1899 он Америкийн нэгдсэн улсад дэлхийн анхны хүүхдийн эргийн шүүхийг байгуулав. 1910 он тус улсад гэр бүлийн харилцааны шүүхийг байгууллаа. 1908 он Канада болон Их Британд хүүхэд хамгааллын шүүхийн дагнсан тогтолцооны үндэс тавигдав. 1912 он Бельги болон Франц улсад хүүхэд хамгааллын дагнсан шүүх нэвтрэв. 1923 он холбооны бүгд найрамдах Герман улсад хүүхдийн шүүхийн тухай хууль батлагдав. 1948 он Япон улсад Аз тивийн анхны гэр бүлийн төрөлжсөн шүүхийг байгуулав. 1963 он бүгд найрамдах Солонгос улсад гэр бүлийн дагнсан шүүх байгуулагдав. За манайх бол 100 гаруй жилийн дараа энэ асуудлыг хөндөд ямартай ч одоо эхний алхмыг хийсэн дагнсан шүүх байгуулна гэдэг шийдвэр гарчихсан. За дагнсан шүүхтийг хэрэглэх хууль тогтоомж нь одоо өргөн баригдсан явж байна. За энэ бол ямартай ч дэвшилттэй алхам мөн үү мөн. Яагаад өсвөр насны хүүхдийн хэргийг дагнсан шүүхээр бас мөн мэрэгсэн шүүгчээр шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа юм би гэж. Тэгэхээр хүүхдийн дээд эрх ашиг сонирхол гэж ойлголт байт. Тэгэхээр хүүхдийн дээд эрх ашиг сонирхол гэдэг бол яагаад яригддаг вэ? Тэр хэмтрэг үлдээд байгаа өсвөр насны хүн гэдэг байгаа зүйл чинь яг үндсэндээ энэ улсын ирээдүй байхгүй. Хүүхд гэдэг бол энэ улсын ирээдүй. Тэгэхээр гэмтрийг үйлснэх төлөө тэр хүний тэр чигт түлхээд орхиж болохгүй.
Тэгэхээр хамгийн гол нь энэ өдөө үндсэндээ олон улсын нийтлэг жишгээр гэмт хэрэгтэн гэж хандхаас илүүтэйгээр энийг бол алдсан хүн гэдэг илүү нэр томьёог одоо хэрэгэлдэг болж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 65% нь хулгай, дээрэм, 20% нь зодон, танхай, 10% нь цахимаар бусдыг залилсан, доромжилсан, 5% нь бусад төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Энэ бол 2024 оны статистик. Тэгэхээр эдгээр гэмт хэрэгүүдийн дийлэнх нь хөнгөн гэмт хэрэгүүд байхгүй. Тэгэхээр хөнгөн гэмт хэрэгт одоо яаж шийдвүүлсэн эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд түүнийг нь одоо ингээд захим хувийн хэрэг үүсгээд ингээд хадгалж авч үлдэх нь энэ нь өөрөө. Тэгээ тэрийг одоо насан туршид түүгээр нь одоо тухайн хүүхдийг одоо бид нэр юу гэдэг одоо нэг тийм хар толб болгож ингэж үлдээх нь бол буруу юм л та. За гэр бүлийн шүүхтэй одоо орнууд нь шүү дээ. За энэ гадаадын орнууд бол өсвөр насны хүний одоо үйлдсэн гэмт хэргийг тэр нөгөө мэдээллийн сангаас устгачдаг, нууцдаг, далддаг. За энийг бол ингээ хадгалаад дараа нь ингээ ашиглаад идэггүй. Шаардлагатай бол тэр нөгөө офлайн гормоосоо гаргаж ирээд ингээ ашигладаг. Бусдад өгдөггүй, дамжуулдаггүй гэсэн үг. Тэгтэл одоо манай зарим улс төрчнөр энэ өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг мэдээллийг цахим хувийн хэрэгт одоо насаар нь хамгаалж одоо үлдээнэ гэж яриад. За одоо тухайлбал эхний гол яриад байгаа энэ нийтийн иргэдийн урлагийн дараагаар саяхны хүртэл ажиллажсэн баяр гэдэг юм ус төрч. За хоёр дахь нь нийслэлийн засаг даргын урлагчаар ажиллаж байгаа амар төвшин гэдэг юм ус төрч. За энэ хоёрын цахим хувийн хэргийн асуудлыг одоо зөвтгүүлээд байгаа маа. Тэгэхээр одоо бидний үүрэг энэ дараагийн яриг энэ хоёр ус төрчийг бас сонсчоосоо гэж үзэж байна. Одоо юу тийм 16 настай дээр ингээд гэмтэр толбогдчихлоо тэр хүүхэд. Ахаа тэр хүнийг одоо бид нар монгол хүний дундаж эрэгтэй хүний наслалтаар наслна гэж бодоход чинь дахиад цаана 50 60 жил тэр хүнд амьдрах хугацаа биш үү. Гэтэл бид тэр хэдий ч нэ тэр хүүхдийг нийгмээс түлхэх нь төдий ч нэ нийгмээсээ холдсон хүн маань өөрөө эргээд хууль бус зүйл гэмт хэрэг зөрчил үлдэх тэр замыг сонгоно шүү дээ. Бусад орнуудад жишээлбэл 18 нас хүрээгүй л тэр хүүхдийн насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмтэргийн мэдээлэл жишээлбэл цагдаагийн лавлгаагаар гарч ирдэггүй байдлаар бүр ингээд зохицуулчихсан, програмчлчихсан байдаг. Автоматар тэр мэдээлэл нь устгадаг. Төрн тэр хүмүүс насан туршид чи гэмтэрэгтэй шүү гэдэг байдлаар хандаал нөгөө хүмүүсийн гэмтэрэг үлдчихсэн гэдэг мэдээллийг нь хадгалаад нэг элчин сайдын яам эрүүгээр төвлөжсөн лавлгаагаа аваад ирэнгүүт нь тэрний навьж өгөх боломжийг олгоол тийм ээ. Тэнгүү нөгөө дэлчин сайдын яам нүггүй гэж тамга дараал нэг ажил олгогч тэн дээрээс даваа чи гэмтэрэг үлдчихсэн үгүй юу мэдээлэл аваад ирэнгүүт харсан ч яваа чи 16 настай байхдаа гэмтэрэг үлдчихсэн юм байна чамайг авахгүй гэж ингээд тамга дараал шийдвэр гаргаал ингээл яваад байх энэ нөхцөл боломжийг нь бид хаах нь ер нь л зүйтэй. Өсвөр насны хүнд холбогдох хэрэгт хорхоос өөр төрлийн ял, оноох бодлогыг дэлхийн орнууд баримталж байна. Монголд 2022 онд 208, 2023 онд 222, 2024 онд 209 өсвөр насны хүн шүүхээс ял шийтгэгдсэний 45-аас 49% нь хорих ялаар шийдвүүлсэн байна. Эдгээрээс хорих ялыг бичлэн нийлүүлсэн нь 38-аас 46% эзэлж байгаа юм. Эрүүгийн хууль ялын сонголттой хүүхдэд арай инрэнгүй гэх боловч шүүн таслах ажил бодит байдал дээр ингэж хэрэгжиж байна. Нэг кейс байдгийг намайг анхаарчны шүүхтээр шүүгчээр ажиллаж байхад хулгай хэрэгт нас нэлээд гарцсан хүн 60 гарцсан хүмүүс 60 төгсөн насны хүмүүс. Тэгээд хулгай хийсэн орон байр нэвтрсэн хулгай. Тэгээд тэр хүн надаас бие үлгийн мөрөө дээр марахгүй. Тэгээд хохир төлбөрөө бол ял эдэлж авах хугацаанд төлнө. Гэхдээ та надад энэ зүйл ингээд хамгийн хүнд ялыг өгч гэдэг. Тэгээд яаж байгаа ингээд яагаад тийм санал та гаргаж байгаа ингээд асуухаар би 14 настай байхдаа хулгай хэрэгээр хүүхдийн голонд орчихсон. Тэр нь бол бараг 80-аад оны ч үе юм байна. Тэгээд орж гарч явсараагаад би бол 30 жилийг шоронд өнгөрүүлсэн. Тэгээ одоо ингээд сүулт суллагдсанаас хойш ингээд 6 сар ингээд одоо юу гэдэг юм бэ? Ердийн амьдралаар амьдрах гэж үзлээ өнөхөж чадахгүй юм байна. Одоо яна даав ээж алга, ах トゥ амраас даалга, эхнэр хүүхд юу ч алга, найз нөхдөж алга. Тэгээ би бол зүгээр одоо энэ 20 хангалттай байж байгаа л тэндээ дуусах гэж бодож байна гэсэн нэг иймэрхүү зүйл ярьчихсан. Тэгэхээр үндсэндээ нөгөө гэмтэрэг үйлцэн хүүхдийг хамгийн анхны одоо арга хэмжээ бол юу одоо гэмтэрэг үйлцэн хүүхдэд шууд тэр хүүхдийг одоо нийгмээс тусгаарлаж хорих хэл оногдуулахгүйгээр өөр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, ийм дахин гэмтэрэг үйлдүүлэхгүй ба ямар одоо боломжууд байна түүнийг нь бид эрэлхийлэх хэрэгтэй болчихж байгаа. Ер нь бол аливаа төрлийн бодлого ялангуяа насан туршийн хүмүүс дээр алдтуул
аль болох хүмүүжүүлэх, татаж авахд чиглэх ёстой. Болохоос ш өшөө цааш нь түлхэх бодлого ерөөсөө барьж болохгүй. Тэгэхээр энэ бодлогыг эрүүгийн хуульд тусгах шаардлагатай байна. Өсвөр насндаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 90% нь ядуурл, гэр бүл салалт, боловсролын хоцрогдол, үе тэнгийнхний сөрөг нөлөөнд автсан. 20 ангид байгаа хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, ядуурл, архитектуртай гэр бүлийн орчноос гаралтай гэсэн судалгаа байна. Одоо наад зах нь одоо эцэг хоёр нь одоо ингээл гэр бүлийн хүчирхийлүүлдэл өөр хоорондоо зодоонуудаа хийгээл хэрүүл оруул хийгээд байгаа хүүхэд ямар хүн болж төлөв шүү. Тэр хүн хүчирхийллийг ерөөсөө өдөр тутамдаа байх цааштай зүйл нэтэр хүлээж авч ингэж өсч хүмүүс чинь. Тийм. За өөр энэ буруу хүмүүстэй нийлдэг, найз нөхдөд нийлдэг. Энд дээр би бас дахиад гэр бүлийн буруутгамаар байт. Ягаад гэх юм бол хүүхдээ хинтээ нийлээ юу хийгээ яваад байна гэдгийг нь хараач. Бид өөрөө өөрсдөө өнгөж харах хэрэгтэй байхгүй. Төр засаг явуулж байгаа бодлого руугаа өнгөж харах хэрэгтэй. Бидний бодлого буруу байна. Томчууд бид өөрөө энэ хүүхдүүдийг ийм байдалд хүргэж гин гэж харах хэрэгтэй. Түнс төр хүүхдээс шалтгаалж гин гэд түүнд бүх бурууг шихэд тэгээ хатуу шийтгээд шороо оронд хориод одоо ингэснээр ерөөсөө энэ асуудал шийдэгдэхгүй. Дээрээс нь нэг асуудал юу вэ гэхээр энэ juvenile justice system буюу одоо орчуулах юм бол одоо өсвөр насны хүний эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо гэдэг зүйл маань ганцхан шүүхийн асуудал ерөөсөө биш. Энэ ерөөсөө бүхэл бүтэн тогтолцоогоор нь харах хэрэгтэй. Хүүхдийг эхлээд гэмтэргээс өрцөн сэргийлэх механизм ажиллах хэрэгтэй. За үнэхээр дийлхэ байгаад гэмтэрэг үйлдэлд ороод ирвэл хүүхдийн нас сэтгхийн онцлогт нь тохирсон мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг бэлтгэгдсэн тусгай мэрэгчсэн мөрдөгч нар байх хэрэгтэй. За дээрэс нь хүүхдийн хэрэгээр мэрэгсэн прокурор байх хэрэгтэй. За тэгэд шүүхэд дагнуулна. Дагнсан шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг бас хүүхдийн одоо мэрэгсэн хүүхдийн хэрэгээр мэрэгсэн шүүхэн шийдвэр гүйцэтгэгч нар бас байх хэрэгтэй. Хүүхдийн эсрэг гэмтэр мөрдөх хэлцгэж байгаа мөрдөн бай загалбан дээр. Тэгтээ хүний нөөцөн ч угаасаа зөвхөн улсын хэмжээнд битгийг бол Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн үйлдсэн гэмтэргийг шалгахад энэ байгууллагын хүний нөөц хангалтгүй. Угаас цөөхөн мөрдөгчтэй. Тийм. Прокурор дээр бол яг прокурорын дүүргийн прокурорууд болгон дээр дүүргийн прокурорын газар болгон дээр хоёр прокурор мэрэгсэн байдаг. Гэж одоо прокурорын байгууллага танилцуулдаг. За шүүх бол одоо ингээд дагасан шүүх тийм ээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хүүхдийн хорих гэж сургууль хүмүүжлийн тусгай байгууллага гэдэг нэртэй шүү дээ. Хуучин нэрээр бол хүүхдийн хорих манайхан хүүхдийн колон гэдэг гэж яриад байдаг тийм ээ. Одоо тийм тэгэнгүүт нөгөө хорихоос өөр төрлийн яа шийдвэрс хүүхдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулдаг бас тийм дагасан шийдвэр гүйцэтгэгчүүд одоо байхгүй юм билээ. Хамгийн нэг төрөнд юу хэрэгтэй вэ гэхээр энэ тогтолцоог бий болох хэрэгтэй юм байна. Энэ тогтолцоог бий болоход биднэрт нэг юм систем тогтолцоог бий болоход бид нэгдээд хууль тогтоомжийн нарийн зохицуулт хэрэгтэй. Энэ систем бүрхлээрээ ажиллах тийм хэрэгцээ орчин зайлшгүй шаардлагатай байгаа. Гэр бүлийн шүүх иргэний хуулиас гадна гэр бүлийн шинэ хууль хэрэгжинэ. Энэ хуулийн төсөл өөрөө гэрлэгчдийг тавих шаардлагаас эхлээд хоорондоо гэрээ байгуулах, гэрлэлт бүртгэх, хүүхэд үрчлэх, үр суулгах болон тэжээгч их ашиглах. Хүүхэд болон гэр бүлийн гишүүд нэгнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, гэрлэлтийг цуслах, өмч хөрөнгөө хуваах, тэтгэмж тогтоох гээд маш олон харилцааг зохицуулсан хууль. Засгийн газар энэ хуулийг бараг 4 дахь удаага улсын хурлд өргөн барьсан. Одоо улсын хурлаас ажлын хэсэг гарч холбогдох хэлэлцүүлгүүд хийж байгаа нэ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдээлэлээр Монголд 2024 оны байдлаар 997 мянган өрх бүртгэлтэй, үүнээс 567 мянган хүүхэдтэй, эдгээрээс 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх нь 54.9 мянга. 2024 онд 4463 хос гэрлэлтэд цуцлуулсан. Тэдний 63.7% нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдраад салсан бол 2.8% нь 1 жил хүртэлх хугацаагаар л хамт амьдарчээ. Гэр бүл цуцлалтад нөлөөсөн хүчин зүйлсийг хуваар тооцвол дараах илэрч гарна. Давхарцсан тоогоор хосуудын 40% нь хуурам мэхлэлт хардталтаас, 36% нь архит тамхи зэрэг муу зуршлаас, 33.9% нь санхүүгийн бэрхшээлээс, 28.3% нь хадмуудын оролцооноос, 24.9% нь гэр бүлийн хүчирхийллээс, 15.3% нь ааш зан үзэл бодлын зөрчлөөс болж хоёр тишээ болсон гэжээ. Гэрлэлт цуцлахад хүүхдэл хамгийн их хохирдог. Гэтэл нөгөө талд 2017-оос 2027 онд гэрлэлтэд бүртгүүлээгүй хосын харилцаанаас 254,217 хүүхэд төрсөн байна. Хосууд салсан ч хүүхдийг тэжээ нэтгэх асрамжлах үүргээс
чөлөөлөгдөхгүй. Улсын хэмжээнд бол 15,000 гаруй хүүхдийн тэтгэлийн материал байж байгаа. За энэ үүнээс бол нийслэл хотын хэмжээ нь бол 7,000 гүйцэтгэгчээр амжилттай буюу тэтгэлэгдүүлж байгаа. За эндээс бол яг одоо огт төлөхгүй байгаа хөрөнгө орлогогүй болчихсон 90 хаяг оршин суужгаад хаяг тодорхойгүй ийм этгээдүүд бол одоо нэг 2,000 орчим бол байгаа. Тэтгэлэг төлөхөөс зайлс хийж байгаа этгээдүүд бол одоо банкдах харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх, за мөн гадаад зорчих эрхийг үзүүлэх, за төрөөс үйлчлэгээ үзүүлж байгаа нэмийн халамжийн болон улсын бүртгэлийн болон ийм үйлчлэгнүүдийг одоо тодорхой хугацаанд тэтгэлэг төлөх хүртэлх хугацаанд хязгаарлах, за гадаад зорчих эрх хязгаарлах, мөн одоо зөрчлийн тухай хууль заасны дагуу баривчлах торгох арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлж байгаа. Энэ гарч байгаа гол хүндрэлүүд юу нь вэ? За гарч байгаа гол хүндрэл бол одоо хүүхдийн тэтгэл төлөгчмөр орлогогүй байна, ажилгүй байна. Энэ нөхцөл байдлаас одоо нэлээдгүй хүндрэлүүд учирч байгаа. Тэгэхдээ энэ хооронд нөгөө хүүхдийн эрх ашигмд хохироод байж болохгүй учраас сан байгуулъя гэдэг. Төр нэг удаа сан байгуулад тэгээд төр бол өөрийнхөө сан төвлөрүүлэх ажлаа сайн зохион байгуул. Тэр хүн хизээ нэгэн цагт ажилтай болж л таарна. Тэр хүн хизээ нэгэн цагт ажил хөдөлмөр хийж л таарна. Тэр хэдэн тэр хүнээс буцаад суудгаж авъя. Улсаас одоо нэг багахан мөнгө тийм үү 2 тэрбум ч юм уу 5 ч юм уу 20 тэрбум ч юм төгрөг ингэж эрсдлийн сан үүсгээд эндээс нь бид нар энэ тэтгэлгийн мөнгийг хамаагүй тэр авах ёстой мөнгнөөс 50%-аар ч хамаагүй урьдчилаад олгож явах ёстой. Гэр бүлийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Алтан гэрэл болон Одон туяа нарын санал бол ийм байна. Нөгөө талд нь засгийн газрын тусгай сан байгуулах саналыг дэмжихгүй хүмүүс ч байна. Тэгэд одоо манай Алтан гэрэл дарга юм уус бол одноо дарга хэлж байгаа шиг татвар төлөгч хүүхдийн мөнгийг ингэ төлөх нь л дээ. Улам гэр бүл салтыг дэмжинэ. Тэгээ одоо яг тэр сан мөнгийг өгч чадахгүй бол хариуцдаггүй ээж аавын тэр асуудлаас болоод сан одоо жишээ нь хүрэлцэхгүй бол яах вэ? Хам бол ер нь бол тусгай сангийн тухай хуулиараа бол нэмэлт сан бол байгуулахыг оргилдсон. Одоо энд бол ахиж Монгол Улсын хэмжээнд нэг 30-аад тусгай сан байгаа. Тэгэхдээ энд бол ахиж тусгай сан байгуулах ч гэдэг юм энэ бол яригдаг асуудал. Хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг насыг нь харгалзаж сар бүр тогтоодог. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшний 50% тэнцүү төгрөгийг 11-ээс 16 насны болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшний хэмжээгээр тогтооно. Амжиргааны доод түвшинг бүс нутгаар дараах байдлаар тогтоосон. Баруун бүс 447,100 төгрөг, хангаан бүс 447,300 төгрөг, төвийн бүс 446,700 төгрөг, зүүн бүс 446,400 төгрөг, Улаанбаатар хот 454,200 төгрөг байна. За одоо байгаа хууль дээр хамгийн их тулгамдж байгаа болон одоо хүмүүсийн шүүмжлэлтэй хандж байгаа хэсэг нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээ маш бага байна. Энэ бол хүүхдийн наад захын амжиргааны түвшинд бол хүүхдийн одоо өртөгт хүрэлцэхгүй байна гэдэг асуудал нэгдүгээрт байна. Манай яамд ирж байгаа өргөдөл гомдлын одоо дийлэнх нь юу байна гэхээр энэ хүүхдийн тэтгэлгийн асуудал. За тэтгэлгээ төлөхгүй байна. Энэ хариуцлага хүлээхгүй байна гэдэг асуудал байна. Одоо тэтгэлгийг одоо өгөхгүй бол одоо ямар арга хэмжээр нь авдаг лээ. Тэтгэлэг төлөхгүй бол одоо албарлагын арга хэмжээ өгч байгаа. За шинэ энэ хуулиар бол шүүхэн шийдвэр үүсгэх хуульд одоо төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээнүүдийг хязгаарлах. За тэгээд одоо баривчлах энэ хүртэл ингээд одоо арга хэмжээг бол тооцохоор бол хуулийн төслүүдэд тусгагдаад явж байгаа. Гэр бүл цуслагдах тэргүүлэх шалтгаан араар тавилт. Үүнээс үүдсэн хардалт болжээ. Үүнээс үүдэлтэй 3 дахь этгээдэд хариуцлага тооцдог болох зохицуултыг иргэд хүсэж байгаа юм. Харин хууль зүйн дотоод хэргийн яам гэр бүлийн тухай хуулийн төсөлдөө гэр бүл цуслагдах үед ханиа хуурсан эхнэр нөхрийн өмчийг хуваахад шүүх харгалзаж үзэх зохицуулалт оруулжээ. Олон нийтийн хэлцүүлгээр хамгийн их одоо асуудаг зүйл байгаад байгаа. Тэгэнгүүт энэ дээр бол араар тавиад байгаа одоо жишээ нь өөрөөр хэлбэл эхнэр нь ч юм уу нөхөр нь араар тавьсан бол тэгээд тэр нь гэрлэл туслах шалтгаан болсон бол тэр эхнэрээсээ л тэр сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа болохоос биш 3 дахь этгээдэд бол бүр хариуцлага бол одоо энэ их зөөгчсөн улсуудад бол байхгүй байгаа. Боломж төвлөрөн сэтгэл санааны хохирол байсан учраас бид энэ талаар нь бол зохицуулт тусгаж өгсөн байна. За гэх мэтээр Монголд
гэр бүл хүүхдийн шүүх байгуулахын ажил, энэ суурь хөлүүдийн өөрчлөх ажил бол олон нийтийн анхаарал нийтийн хилцүүлэгт байгаа юм байна. Гэр бүл бүрэн бүтэн байх хэсэг нь хуулиас шүүхээс шалтгаалаад байгаа юм биш. Олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдж байгаа. Энэ бол гэр бүл хайр сэтгэл дээр, халамж анхаарал дээр, мэдрэмж дээр тогтчихэдэг. Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн төрөнд өндөрж байна.